Crystal spread тавтаа морилцгаано уу? Өнөөдөр нойтон хөрөнгө хийж байгаа 3 дахь өдөр нь. Тэгэхээр 2 дахь өдрийнхөө үр дүнг цөмөр харцгаая. Тэгэхээр 2 дахь өдрийн маань үр дүн болохоор зэрэг эндээс харагдчих байна. Тэнд одоо ямар нэгэн байдлаар одоо шингэн хуваалцсан байна. Шингэн одоо ялгарсан байна. Салсан ч гэх юм уу гурилнаасаа. Тэгээд энэ дээшигээ ингээд нэлийн хөөсөн маягтай байж байгаа, доошоо буусан шинжтэй байна л да. Энэ гаднаас нь харахад яг тэгвэл би энэ шивлийн дотроос нэлийн хусад цэвэрлсэн. Тэгээд хэрвээ тагийг авах юм бол магадгүй энэ тагийнхаа шилнийхээ ирмэг хүртэл эссэн байж болцсохгүй юм шиг байна. Энэ бол тагнда хүрсэн байна. Тэгэхээр нэлийн эсэд явагдсан байна. За нэг ингээд дээрэс нь ингээд сайн ажиглах юм бол зөндөө олон ингээд хий үүссэн байна. Тэгэхээр нойтон дорожны маань одоо бактериуд идэвхтэй одоо өсөж үржил явагдаж байгаа юм байна. Тэгэд энийг ингээд жоохон үнэрлэхээр зэрэг нэгд өдрийнхоос арай жоохон тийм эсэглэн үнэртэй. Тэгтээ тэгтлээ амар эсэглэн үнэртэй биш байна. Яг энэ байдлыг ажиглаад за энэ одоо болцсон юм шиг байна гэж тооцож болох юм. Тэгэхээр би хэлжсэн өрөөний температур нөлөөтэй. Тэгэхээр манайх гэр бол нэлийн дулаан халуун талдаа байгаа, гадаа их халуун байгаа. Тэгэхээр магадгүй энийг идэвхтэй ингэж эсэлтэж явагдчихэж магадгүй. Гэхдээ бас энийг би яг хангалттай одоо талахын хэмжээнд хүрсэн гэж үзэхгүй байна. Тэр өшөө ямар ч гэсэн 2 өдөр болох байх. Өнөөдөр юу ч гэсэн гурилаа устайгаа нэмээд орхичи. Маргааш бол энэ талыг би асгаж хаяа дахиад нэмэх болно. Яагаад гэвэл энэ шилэндээ одоо ингээ багтахаа болно гэсэн үг аянда. Тэгээд эсэд асгарах байх. Тэгэхээр хэрвээ одоо танай гэр чинь мэдээч хэрэг сэрүүхэн байж магадгүй. Тийм тохиолдолд одоо минийх шиг ингээд хүчтэй эсэлдэлт явагдахгүй байх юм бол тэр нь битгий шантраараа энэ бол зөвхөн одоо тэр өрөөний температур эднэр нөлөөтэй байгаа. Гадны энэ нөлөө энэ байгаа шүү гэдгийг ойлгоцгоогоорой. Тийм учраас төвчээртэй үргэлжлүүлэн хийгээрэй гэж та бүхнийг уриалах байна. За тэгэхээр би энэ талд нь болохоор жингээр хэмжээд хилтцсэн байгаа энэ 50 г гурлаа хий. Тэгэхээр яг уу энэ нөгөө гэрийн нөхцөл хэрэг та нар хэмждэг аяг халбаг маань алга байна. Тэгэхээр би хийж чадахгүй нэ гэх биш. Би түрүүн та бүхэн санал болгож ирсэн. Энэ одоо зүгээр одоо цааны одоо усуудаг аягаараа хэмжээд ингээ хийгээрээ. Тэгээд энд 50 г усаа хийчихье. За энийг ингээ сайн хутгаад орхичихье. Одоо түрүүнийхээс 2 дахь хамгийн анхны өдөр бол нэлээд өтгөн зурмаг болж исэн бол одоо бол арай жоохон тийм шингэртэр болж байна. Намайг хутгахаар ингээд үнэр нь гарч ийн. Жоохон тийм тарах шиг үнэр гарч ийн. Тэгтээ тийм эсэглэн биш байна. За энийг ингээд асаад орхичихье. За би энэ шилнийхаа ингээд дотор талын ингээд орхичоо. Тэгэхээр эсэг үг харах боломжтой. Тэгтээ энэ хитрхи их эсэж болцсохгүй гэж би бодож байна. Ингээд орхичээ. За энэ бол ингээд халбаар ингээд хэмжигдсэн байгаа. 3-аас 1 хэмжээтэй юм гурилаа. Тэгэхээр гэрийн нөхцөлд хэрвээ гэртээ та хэмждэг аяга байхгүй гэж битгий тэмж бодороо гэд би дахин хэлээд байгаа. Таадтай намайг дөрөж хийх гэж байгаа бол урам хайрлах гэж тэгж байгаа юм л да. Битгий шантраарай. Энэ бол тийм төвхтэй биш шүү. Өөрөө л ингээд ус гурлын нэмээд хийгээд ахт өөрөө л эс чинь янз бүрийн илүү дутуу юм бол энд орохгүй. За тэгэхээр нэг ингээд нэг иймэрхүү маягтай болж байна. За ингээд 24 цагийн дараа цөмрөө үнийг харцгаая. Тэгээд ямар болох нь вэ? Та бүхэн асуух асуулт байвал Facebook данстай хүмүүс бол над руу асуултаа явуулж болно шүү.
хэлээд орхич. Одоогийн байдлаар ийм байдалтай. За баярлалаа. Дараа уулзлаа. Баяр та.